Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гэж байна. За өнөөдөр бид хоёр одоо нөгөө сайдын 3 бүт намын хамгийн сүүлийнх нь бүтэн одоо ярих гад сууж байна. Азийн бүлэг улс Алсын хараа 2050 гэдэг хамгийн сүүлийн бат нам байна. За тэгээ энийг өмнө нь бид хоёр хэлжсэн шиг ерөнхий сайд маань Харвардын их сургуулийн төгсөгтөө судалгааны ажил буюу одоо дипломын ажлаа болгож бичсэн бүтээлийг хэвлэж гаргасан байгаа шүү дээ. Дотроо айгүй нөгөө судалгааны юмнууд айгүй хорцсон тийм. За тэгээд энэ ном маань болохоор ерөнхийдөө бол 9 дид сэдвтэй байлээ. Бүлэг сэдвтэй. Тэгээд тэр дотроо жижиг зорилтуудад хуваагдаад явж байгаа тийм. 2020-оос 2050 он буюу 30 жилийн турших нийт одоо Монгол улсын хөгжлийн одоо цогц бодлого л гэж хэлдэг тийм. Ерөнхийдөө бол Монгол улсын өнөөгийн байдал гэл одоо Монгол хүн болгоноос ч асуугаад явах юм бол бүгдээ бид нар мэдэн шүү дээ. Улс төр ямар байгаа илээ. Одоо эдийн засаг ямар байгаа юм те шинжилгээ ухааны салбар ямар байгаа боловсрол эрүүл мэнд одоо нийгмийн хөгжил гэх ингээ бүх салбарууд ямар байгаа юм гэдгийг бид нар бүгдээ хинээрч хэлүүлэлтгүй ер нь бол мэдж байгаа. Тэгээд одоо биднэрт хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр гарах гарц хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ энэ байдлаа бид нар яаж сайжруулах юм? Энэ байдлаас бас бид нар яаж гарах боломжтой юм бэ? 2050 он хүртэл бид нар бас юун дээр илүү анхаарах юм бэ гэдгийг одоо ярих гэж байна тий. Номоо уншсан тий. За номны ихэнд нэг асуулт асуусан шүү дээ. Монгол мөрөөдөл гэж юу вэ? What is Mongol юм ба? Тий. Би яс нэг энэ асуултанд шиг нэрээ юу юм болоо гэж байна. Тий. Тийм юм тодорхой юм байдаггүй тий. Миний хувьд болохоор энэ үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг дээр номны эхний бүлэг дид сэдв болж гарч ирээд тэгээд яг энэ Монгол үндэстэн, Монгол одоо тий өв соёл, Монгол хэл тий, Монгол үг түүх тэгээ бидний одоо ингээд нүүдэлчин соёл маань бусад улс орноос юугаар айлгаатай юм бэ? Энийг бас бид нэр яаж ард иргэдтэй бидний бахархал, өв соёл болгож ингэж таниулж мэдүүлээд бид нэр өөрсдөө яг тэр соёлоо дээдэлдэг тий, хайрладаг, хүндэлдэг, тэрүүгээрээ бахархдаг яг ийм ингээд нэгдмэл нэг тийм соёл одоо тийм хандлага үзэл бодол хэрэгтэй байна гэж байгаа байхгүй яа. Тэгсэн чинь одоо жишээлбэл ингээд нэг гэрт байгаа өвөө аав хүү гур суугаад ингээд нэг юм байхад ерөөсөө яриа нийлтгүүж байгаа. Өвөө нь ингээд тэ нэг тийм социализмын үеийн тэрнээс ч өмнөх үеийн ингээд нийгмийг давчруулаад гарцсан хүн байна те. Аав нь болохоор ингээд нэг 80-аад он ч юм уу те. Яг нэг юм одоо ховор байх үед өссөн ч юм уу те. Хүү нь болохоор одоо ингээд нэг 2000 оноос хойш ингээд нэг гараад ирсэн. Одоо ингээд энэ гурван хүнийг нэгтгэх зүйл байхгүй байна те. Яг ингээд хоорондоо юм яриад нэг бахархал байхгүй гэдэг ч юм уу те. Энийг одоо хамтдаа өөрсдөө эхлээд бахархал те. Одоо өөрсдөө эхлээд тэр үндэсний өв соёлоо одоо нэгтгэж нийлүүлснээрээ дараа нь дэлхий рүү гаргаж өөрсдийн брэнд болгоцгоё гэдэг хэсэг дээр наадмын жишээг авч ирсэн байсан. Тэгээ одоо жишээлбэл яг ийм дэлхийд ганцхан байдаг Монгол наадмаа одоо нэг тийм гоё том фестивал болгодог ч юм уу те. Би өөртөө нэг наадам юусэн явж нэг явдаг. Явж үзэж байгаа үе та. Морцож үзэж байгаа ганцлагдсан. Биднээс дэше бидний аав ээж юм уусчаа гэл хаста жолонгийн тоосонд даруулаа тэгэл те соёлынгийн хөлснөөс арчиж авах гэдэг ч юм ингээд тэрийг ингэж хүндэлж хүндэтгэж харьцаж байгаа байхгүй те. Гэтэл бидний үеийн хүмүүс ч тийм юу ч байхгүй. Би бол нуум сум харж байгаа нэг шүд харж байгаа. Би болж байгаа. Би бүр тоосонд даруулахаас нь муухай. Гэтэл яг үүндээ тэр чинь тэр шороонд бас биш байгаа байхгүй те. Тэгээ ингээ цаанаа ингээд нэг тийм өөр юм авли энүүгээр ингээд бид нар бас илүү сайн нэгдэх хэрэгтэй гэдэг энэ санааг бас гаргаж ирсэн. Илүү ингэж нөө самсаа шамхруулсан хэсэг байлаа. Номноос үндэсний дархлаа гэдэгцээсэн шүү дээ тийм. Үндэсний дархлаа тогтоох нь ууг нь л энэ одоо нэг түүх соёлоо ингээд дамжуулаад үлдээ гээл тийм. Энийгээ ингээд нэг одоо би одоо хүүхдтэй зааж өгдөг ч юм тийм. Хүүхд маань тэр одоо Монгол үндэснийхаа соёл тийм артын зохиолч гэдэг юм тийм. Артын ямар зохиол дуу муу мэддэг байх маань өөр ингээд дархлаатай яваад байгаа шинжил юм байлээ л дээ. Тэгсэн чинь манай хүүхд одоо юм байдлаар монголоор ярьж чадахгүй сууж байгаа жишээ. Дархлаагаа алах гэдэг юм билээ би гинт ойлгоод нэр тийш тийм. Тэгээд бас хүүхдүүдээ ингээд адад байгаа ч гэсэн ингээд монголоор нь яриулаа монгол хэлээр сургаад явах бол бас монгол гэсэн дархлаагаа авч үлдэж байгаа нэг илрэл юм байна гэж ойлгосон шүү дээ. Тэгээд минь надаас тэг таалагдсан яг ингээд өөрөө гэр бүлтэй хүүхдтэй болж тэр юм тийм. Энэ хүний хөгжил гэсэн юм аягүй таалагдаад.
Тэгээд энэ гэр бүл гэдэг зүйлийг бас тэгсэн байгаа байхгүй амар нийгмийн баялаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ гэр бүлийн одоо нийгмийн баялаг маань доктортой байснаар бид эд чинь ингээл өөрөөдмөө гаргана шүү дээ тий. Хүүхдээ гаргана. Хүн ам өсөх хэмжээгээр бас дэлхийн биш тухайн улсын эдийн засаг өсдөг гинэ. Манайч одоо ер нь хүн ам нэлээд байхтай шүү дээ тий. Тэглээгээд ингээ хүүхдээс гаргаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас нөгөө энэ гэр бүлийг доктортой авч явах бодлого нь юу вэ гэхээр хүүхдийнх нь одоо тэр нөгөө аюулгүй орчин ч гэдэм үү те сурч боловсрох тэр юм хангаж өгчиж гэр бүл маань доктортой байдаг юм аа гэдэг тань хэлээд өгсөн. Яг нөгөө 2050 он хүртэл тэл зэрлэг гаргаад тавьсан байна шүү дээ. Тийм болох болно, ингэх болно гэдэг дандаа ирээдүйн цаг дээр бичсэн байгаа нэг тийм барьц байхгүй. Яа ингэж чадах болов гэдэг сэжиг гэх юм уу те төрөөл ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи ингэж яг тухайн ингэ сэдв болгон дээр тодорхой хэмжээгээр бусад улс орны жишээг аягүй гаргаж өгсөн. Тэгээд жишээлбэл 1956 он гэхэд Сингапур улсын нийт хүн амынх нь бараг 8 билүү 9% нь ингээд орон сууцнд амьдардаг гэсэн. Тэгээ бусад бүх хүмүүс нь ерөөсөө орон сууцнд амьдардаггүй тийм амар амьдралын одоо түвшин доогуур байсан гэж гарч ирж байгаа байхгүй юу? Харин яг одоо 2022 оны байдлаар болохоор нийт одоо Сингапур улсын бүх хүн ам нь буюу 100% нь бүгдээрээ орон сууцнд амьдардаг. Тэгээ яагаад одоо энэ амжилтыг 100% та үзүүлж чадсан бэ гэхээр одоо тэр тухайн үеийн орон сууц дэмжих тэр бодлогыг аягүй гоё одоо зөв системтэй гаргаж ирэнгүүтээ ард ирээдүйн нас тэрэнд аягүй гоё идэвхтэй оролцож өгч чадсан гэж хэлж байгаа байхгүй юу. Нөгөө Этон улсын одоо Этон улс манайх дээр одоо төстэй хүн ам цөөхөн одоо газар нутаг ихтэй тэгээд нөгөө захин засаглалыг хэрэгжүүлснээр амар амжилттай хөгжиж явсан. Бусад улсыг бодох юм бол бараг 20-30 15-20 жилээр даваа явж байгаа гэж байгаа байхгүй захин засаглалаараа. Тэгээд энийг нөгөө Монголдо нэвтрүүлээд ер нь л аягүй амжилттай явж байгаа шүү дээ тий. Тэгвэл ийм Монголыг аягүй амжилттай явж байгаа гэж боддог байхгүй. Тэнгүүд бодоод үзэнгүүд одоо яг энэ захин засаглалаараа дамжуулаад одоо тэр нөгөө Улаанбаатар хотод тэлэгч юм те хөдөө орон нутаг бүх улс орнууд ингээд интернетээс давхар сайн хөгжөө явчихтiin ингээд захин засаглалыг сайж болов. Тэгэх юм бол одоо бол интернеттэй л нэрээ би л хаач амьдарч чадна. Интернет даахад хаач амьдарч чадна гэж боддог. Танах одоо ховдод бол интернет сайн штэ та зөв хөдөөний айлыг харж байгаа сте нуурын ирэг дээр зүгээр ингээд ажиллая гэсэн. Хөдөөний айлын хоёр л чинь ховд шүү те. Интернеттэй хад бүх юм хийж байгаа те. Тэр хоёрыг бас аягүй гоё үлгэр жишээ гэрүүлж байна шүү те. Ингээд харж хөдөө амьдрьяа гэдэг ингээд харуулж байгаа те. Тэгээ ингээд төв бас ингээд янз бүрийн үндэстнүүдтэй уулзаад яваад байгаа юм шүү дээ. Жижиг баг үндэстэн те. Тий. Яг гоо хувц байл гоё юм ингээд таниулсан. Тэгээ нөгөө контентуудаа англи хэлээр гаргаад яг ингээд дэлхий рүү ингээд бас нэг ихний алхамч ч те ардаас нь ямар гоё гэр бүлүүд гарч ирэх юм. Тэгээ дагуулгыг бас амар дэмжмээр санагдсан. Ер нь бол болдог л нэрээ Монгол руу буцаж очихдаа заавал Улаанбаатарт амьдрмааргүй л байна л та би. Дагуулгад нь те. Интернеттэй. Аюулгүй гоё тийм газар амьдрмаар санагдаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө манай ээж бас хэлдэг байхгүй надаа. Та нар л эргэж ээжийг ховдоо хөгжүүлээд те ингэхгүй бол өөрхийн амьдрах юм. Одоо гэтэл над ч одоо ингээл юу ховд руу явах мэтэл Монгол руу изээ явах вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээ ингээд тийм амар ингээ холтцсон. Гэтэл ингээд яг аав ээжийн сэтгэл бол ингээд те яг ингээд гоё өөрсдийнхөө төрсөн нутгаа их орноо гоё хөгжүүлэх хийсэн гэсэн тэр гоё чин сэтгэл нь ер нь хэвээрээ байж лээдэг одоо ч гэсэн надад хэлээ ирээчээ. Би бас яг энийг уншсны дараа бодсон бодлоо. Яагаад Улаанбаатарт авах байгаа болооч бодсох. Би ч бас яг Улаанбаатар биш шүү дээ тий. Яагаад ингэ Сүхбаатар л байгаа тий. Тэнд ч амьдарч болдгоо гэж бодож үзсэн нэрээ. Тэгээ нэр болдог бол нэрээ бараг нэр нутг руугаа ч амьдмаар ч юм шиг тий. Яг боломжтой ах. Тэр яагаад тэгэхээр яг нэг тийм нэг нутг байхгүй шүү дээ. 10 угаасаа л бүгдийг ихнээс нь шинээр хэлүүлэх юм чинь. Яг нэг хальт нэг нутг руугаа явчаад буцаад ингээд Улаанбаатар руу ингээд автобус руу явсан чинь нэг сонь ингээд юм үлдээсэн шиг санагдаад тэгээд сонин мэдрэмж төржээс аахгүй. Энэ нэр жавхлан шүү дээ. Тэр нэг тийм яг хүн чинь нэг нутагтаа ингээд нэг тийм сонин байт юм лээ. Цаанаас одоо чи нэг огштэй шүү дээ. Тэр чи цаанаас нэг тийм нөхөр аав ээжээ үлдээ явж байгаа юм шиг тийм. Нэг тийм мэдрэмж төрдөм шүү дээ. Би бас тэр үчи жоохон байхад тийм мэдрэмж төрсөн гэдэг чинь. Одоо л зүгээр баг бараг явж чадахгүй. Тэгэхээр яаж ч юу энэ одоо Монгол хүний онцлог бас байгаа байхгүй. Харин их оронсог
тэгээд их орон тэгээд аав ээжсэг тийм бид нэг гаднаад одоо амар хүчтэй ингээд байж байгаа. Тэгээд бас би нэг ганц зүйл юм хэлээд өсөж нөгөө хүлэг гэдэг үг тавьчихсан. Энэ хүлэг гэдэг маань яг зөвхөн морь юм уу гэдэг хүн асуусан. Тэгсэн чинь ерөнхий сайд бол энэ хүлэг зөвхөн морь биш ээ. Энэнгээрээ ер нь бол монголчуудын оюун санаа, хурд, мөн чанар тайлбар морьтой монголчууд ингээд Чингисийн үетэй холбоотойгоор гоё тайлбарласан юм тийм. Тэгээд энэ хүлэг гэдэг үг бас надад айгүй гой санагдаад ер нь блогийнх нь нэрийг хүлэг болчихсон. Бис мэлэдийн хүлэг. За надад болохоор ерөнхийдөө энэ нөгөө нэг номоо уншаад тэг ингээ 9 дэд бүтэц сэдв байгаа шүү дээ. Ер нь бол яг ус их орон ус төр гэдэг чинь өөрөө амар том сэдв шүү дээ. Тэгээ зүгээр яг юу гэж бодсон гэхээр энэ оюун эрдэнэ гэдэг хүн чинь өөрөө ерөнхий сайд шүү дээ. Ерөнхий сайд. Тэгээд сайд нар байгаа. Тэднийг нь ерөнхийд нь хариуцдаг ерөнхий сайд гэдэг утгаараа энэ ном ч гэсэн маш ерөнхий байгаа байхгүй юу? Яг ингээд сэдв болох нь амар том сэдв бүгднийг бариад авцсан. Надад болохоор юу гэж бодсон гэхээр яг одоо энэ ингээд бичсэн байгаа тий. Гэр бүл гэсэн бол яг тэр гэр бүлийн салбарын шинжилгээ ухааныхын багш профессор одоо эрдэмтэд тий барьж аваад тэрийг нь илүү сайн дэлгэрүүлээд илүү сайн судалгаа шинжилгээгээ хөгжүүлсэн. Энийг бол оюун эрдэнэ хийж чадахгүй шүү дээ. Яаж хийж чадах? Ерөнхий санааг нь өгч байгаа шүү дээ. Ерөнхий тэгээд өөрөө ерөнхий сайд, ерөнхий санааг нь гаргасан. Зөвхөн энэний дагуу явнаад энд найдах юм бол мэдээж бид нэг бас нэг ерөнхий л юм. Ерөнхий л юм байгаа байхгүй. Тийм болохоор айгүй гоё тийж дотор нь задлаж тэр шинжилгээ ухааны хэсэг дээр ч гэсэндээ гарч ирж байгаа. Одоо Монголын шинжилгээ ухаанууд те яг ингээд бусад орны шинжилгээ ухаануудтай яаж одоо хаана зэрэгцэж яаж явж байгаа гэдгийг те одоо энэ хүүхдүүд дээрээ гаргаж ирж хөгжүүлж ингэж хөгжүүлъя гэдэг санааг нь гаргаж ирсэн. Тэгвэл тэр шинжилгээ ухаанч хүмүүсүүд нь хэрэгжүүлээчээ. Ажиллая гэжээ. Тэм хамтасан маш их баярлалаа. Энэ үртэл өөрийнхөө цаг зүйн гаргаад үтсэн та бүхэндээ баярлалаа. Гурван бат нэг гурван үтсэн та шүү. Тэгээд та бас их орныхоо төлөө Монгол улсаа юу гэж боддог те санал болгох зүйл байгаа бол бидний блогнуудаа бас өөр үзлэлтэй бичүүлээрэй. Тэгээд таны үзлэлтэй танилцахтаа битээ бас таны гоё ерөнхий санаа байл те. Манайс блогны санаа байл хийж бодсон шүү дээ. За тэгээд дараагийн урлагаараа олцлаа. Баяртай. Та зүрхэнд мөн та харцсан мөн та зүрхэнд мөн харцсан мөн